Сайн байцгаана уу? Aliens fan байна. Энэ удаагийнхаа бичлэгээр бид хоёр их сургуулаа төгсөөд ажилласан ажлууд дундаасаа хамгийн их зүйл сурч бас дээрээс нь туршлага хоригдлуулсан төслүүдийн талаар хоорондоо ярилцъя гэж бодлоо. За, миний хувьд болохоор Орфей театраас гаргасан гимт хэрэг ба ялт шийтгэл романаас хэвлэж бүтээсэн одоо манай Гимзэм жүжигт ажилласан байгаа. За, Гимзэм жүжиг маань болохоор найруулагч Мягмар Нарангийн Батболдын бүтээл. За, Мягмар Нарангийн Батболд найруулагч маань хэрвээ та бүхэн мэдчихвэл өмнө нь Альфа театраас гаргаж ирсэн одоо Фауст жүжиг бас найруулсан найруулагч байгаа. За, миний хувьд болохоор Фауст болон Гимзэм жүжигт саунд инженерийн үүрэгрөөлөөр ажилласан байгаа. За, тэгээ бүгдээрээ миний ажлын нэг өдөртөө танилццгаая. За, миний хувьд Гимзэм жүжигт саунд инженерийн үүргээр ажилласан. Саунд инженер гэдэг маань бүх жүжигчдийн микрофоныг тохируулж, жүжигийн ая шуумыг тавьж, ер нь л дууралт болон хөгжимтэй холбоотой бүх зүйлсийг хариуцж ажилладаг бас чухал местүүдийн нэг. За, миний хувьд хамгийн том онцлог зүйл юу вэ гэх юм бол Гимзэм жүжигийн хөгжим байгаа. Жүжигийн маань хөгжмнүүд маш онцгой, маш шинэлэг байсан. За, энэхүү хөгжмнүүдийг Балмад буюу BLMD мөн Eventide гэх хоёр хамтлаг хамтарч зохиосон. Одоо жишээ нь энэ ард явж байгаа ая гэх юм бол Гимзэм жүжигийн үндсэн дэм ая байгаа. За, ингээд миний ажлын нэг өдөр эхэлж би ажил дээр ирж байна. Жүжиг маань нийт 43 хоног тоглогдсон. Гэхдээ 43 хоногийн турш мөн бараг бэлтгэлийн өдрүүдтэйгээ нийлээд 2 сар 3 сарын хугацаанд Оросын соёлын шинжилгээ ухааны төв дээр буюу Реценка дээр бараг амьдэрсэн гэж хэлж болно. За, энэ болохоор үзэгчид ордог хаалганы үүдэнд фото зургийн үзэсгэлэн байгуулсан байсан. Энд эхний болон хоёр дахь застав ингээл жүжигтэй холбоотой бүх зургууд ер нь бараг тавигдсан гэж хэлж болно. За, жүжиг маань орой 19 цагт эхлээд бараг 4 цагийн хугацаанд үргэлжилдэг маш нүсэр том жүжиг. За, гэхдээ 7 цагт эхэлдэг хэдийч бүх жүжигчид, бүх ажилчид маань жүжиг эхлэхээс дор аж 2-3 цагийн өмнө ирж бүх бэлтгэлээ базаадаг байсан. За, ингээд энэ болохоор миний ажлын өрөө байна. Ингээд ноутбукн дээр бүх ажлаа хийдэг. Энэ миний дооны пульт. За, тэгээд энэ талд маань гэрэлтүүлгийн багийнхан суудаг. За, ингээд тэнд манай тайз харагдчих байна. Тайз бүхэлдээ гэж харагддаг. За, энэ талд болохоор манай лайвын багийнхан суудаг. За, тэгээд энэ green screen дээр болохоор жүжигчин Эрдэнэзан анхын маань буюу одоо шүүгчийн тоглолт явагдаж энэ камераар бичээд цаанд дэлгэцэн дээр проектороор гардаг байгаа. За, энд болохоор Гимзэм жүжигийн гол дүр Лавга ах маань хөдөлгөөний найруулагч Ику ахтай хамт бие алааж байгаа харагдаж байна. За, ер нь бол бүх жүжигчд маань тоглолт эхлэхээс 1-2 цагийн өмнө бүгд бие халааж, хоолойны дасгал хийж өөрсдөө маш их бэлддэг байсан. За, энд болохоор манай улсын яллагчийн дүрийг бүтээсэн ганц зэгч маань байна. За, энэ бол яг үүндээ миний хамгийн дургүй ажил. Ер нь хүн болгоно л орооцолцоо утас салах дургүй байлгүй. Тэгээ тайзан дээр тоглогддог кабель учраас тоглолт эхлэхээс өмнө баг өдөр болго энэ хоёр кабелийг ингэж орооцолтойг нь гаргадаг байсан. За, энд манай туслах Анужи маань байна. Микрофон хариуцсан ажилтан. За, энэ эрэгтэй жүжигчтэй маань өөрөө харагдаж байна. Ер нь энд жүжигчд
маань бүх мейкапа хийлгэж хувцас болж ер нь энэ өрөөндөө баг амьдэрдэг гэж хэлж болно. За энэ болохоор 3 сарын 18-нд Орфей театрын бүх эмэгтэй ажилчид, жүжигчид гээд бүх ажилчид маань эрэгтэйчүүдэд баярлуулсан үеийн бичлэг байна. За ингээд зэрэгтэл маань ороод тоглолт маань удахгүй эхэлнэ. Байлгах танд хэлэхгүй үстэй. За энэ болохоор Raskolnikov мөрдөгч Порфирий Петровичтэй уулзж байгаа хэсэг харагдаж байна. За энэ болохоор яг тоглолтын дундуур авсан бичлэг байгаа. Хаалтын тоглолт байхгүй юу? Одоо 25 дахь удаагийн тоглолт тий. Тэгээ хоёр дахь нэг стат дээр орж ирсэн. Тэгээ зөв би нэг зүйлээр амар өнгөрч байгаа байхгүй. Өнөөдөр би хаалтын тоглолтын дээр микрофоныхаа батарейг тал батарейтай гарч үзье гэж бодчих. Яг тэр энэ 24 тоглолтын турш миний микрофон ямар ч асуудалгүй байсан. Нэр шүү. Энэ бол бахармаар зүйл шүү. Яа сүмбэд өнгөрч байгаа тийм ээ. Чиний ч асуудалтай. Энэ бүр асуудал байхгүй. Микрофонго гараа өстэй чи. Нэр нэг микрофонго гарсан шүү дээ. Энэ өөрөө хувийн зохион байгуулалт тахгүй юу? Ахих өөр дээр ус хийж ягаад микрофон татсан. Тэ? Цагаха. Хөөе. Би тэгээгүй. Театрын орд юм байна. За баярын мэнд ахаа. Баярын мэнд. Би өнөөдөр зориудаар За баярын мэнд. микрофонтой гарах гэж байна. Тийм сүмбэг Тал батарейтай гарна гинэ. 24 тоглолтын турш микрофон ямар ч асуудал болохоор өнөөдөр асуудал гаргамаар байна нэр бас үзмэр юм дээ. Нэр бас сүмбэгийн блог юм байна шинэ блог. Тэгээ гинзмийн өнөөдөр яг театрын урлагийн баярын өдрөөр дэлхийн театрын урлагийн баярын өдөр гэж байна. Олон улсын ч биш бүр. Тэгэхээр өнөөдөр яг энэ өдөр хаалттай хийж байгаа чинь гоё л. Тэгээ бодоод үзлээ. Өчигдөр төрсөн өдөр нь болсон хүний царай гэх. Цоо ирүүл сав сар. Дээрээс нь амар ив ирсэн ирсэн. Ив ирсэн. Тэгээд жижигхэн амжилт хүсье. Манай багийнхан үнэхээр мундаг байгаа шүү. За гимзэм жүжиг маань хамгийн сүүлийн хаалтын тоглолтоо 3 сарын 27-нд буюу олон улсын театрын баярын өдрөөр хийсэн байгаа. За энэ болохоор хамгийн сүүлийн хаалтын тоглолтын бичлэг байна. За тэгээд миний цаана сууж байгаа хүмүүс гэх юм бол гимзэм жүжиг ерөнхий найруулагч Батбалдах маань тэгээд мөн зохиолч, туслах найруулагч Бүжин лам гэх зэрэг хүмүүс сууж байгаа. За энэ тэгээд титр дээр миний нэр гарч байна. Мөн би ясалж байна. За тэгээд 43 хоногийн турш сайнтай, муутай олон юм тохиолдож энэ том нүсэр жүжигийг хийж дууссныхаа дараа бүгд хөшигнийхээ ард нэг нэгэндээ тэмүүлдээд баяр хүргэж байгаа дүр зураг харагдаж байна. За тэгээд гимзэм жүжигийг бүтээхэд туслалцаа үзүүлсэн бүх ажилчид, эд эс бүхэнд, мөн үзэгч та бүхэнд баярлалаа гэж хэлье. За та бүхэн сая гимзэм жүжигтэй танилцлаа. За ингээд манай дараагийн мэдээгээд. За би болохоор Улсын драмын Эрдмийн театрын Анна Каренина жүжигт оролцож тоглосон. Миний хувьд анх удаага сонгодог жүжигт ажилласан тохиолдол байсан. За ингээд бичлэг рүү орцгоё. Гэхдээ минийх өмнөх бичлэгийг бодвол жоохон чанар муутай. Ягаад гэвэл тэр үед би бичлэгээ зориулж бичээгүй. Архиваасаа ухаж та нарт бэлтгэсэн байгаа шүү. Галт тэргэнд дайруулж амиа хорлсон үцгэлэнт эмэгтэйн тасарсан гуйнд дурлаж Лев Толстой анх Анна Каренина гэх драмын сонгодог жүжигийнхаа сэдлийг олж өгчээ. Хүн бүрл хүн төрлөختийг өөрчлөх гэдэг харин өөрийгөө өөрчлөх талаар хинч бодож үздэггүй. Миний хувьд энэ жүжигийн массын жүжигчдийн сонгон шалгаруулалт, ширээний уншлага, жүжигийн хөдөлгөөний тавилтаас ахуулаад
хаалтын тоглолт хүртэл ажилласан билээ. Ер нь масын жүжигчин байсан учраас анхны жүжигийн өрөлдөөс ахуулаад төгсгөл хүртэл их бэлтгэл хийдэг байсан. Бараг бүжгэн жүжиг шиг их хөдөлгөөнтэй. Тэгэл хар хувцас өмсөөл, тайзан дээр өнхрөөл. Бараг театр дээр 24/7 өнжих тохиолдол их гардаг байсан. За энэ манайхан тог тасраад нөөцийн гэрэлд бэлтгэлийнхаа хажуугаар нэг амсгийж байгаа, маазарж байгаа хэсэг байна. Ер нь 3 цаг 30 минутын хүнд нүсэрч үжиг учраас олон үзэгдэл дараалж орох тохиолдол байдаг. Бас их ачаалтай байдаг гэсэн. Гисэн эдийч энэ олон жилийн түүхтэй театр дээр том жүжигчдээсээ олон зүйлийг сурч хамтдаа нэг тайзан дээр гардаг байсан. Учираас залуу хүний үед их бахархалтай байсан. Тайзны ард жүжигчдийн ажиллагаа, найруулагчийн задаач ер нь яаж явдгүү, сонгодог жүжиг хэрхэн бүтэж, бас хэрхэн ажилдаг талаар харах надад их сонирхолтой. Бас их сурмаа зүйлс их байсан. За энэ манай хувцсны өрөө, хувцас салдаг өрөө өөрсдийнхөө хувцас жижиг хэрэглэл аксессуарыг хямгадаж бас хоорондоо бэлтгэлээ хийдэг байсан өрөө. Том CC палаж тэгээд өндөр үсгийт их өмсдөг байсан болохоор хувцсны гол болчихгүй тул хувцастайгаа дасан зогтож өөрсдийн гэсэн хэм маягийг тухайн дүрийн нийгмийн төрхийг гаргадаг байсан. Нүр бодолт үсгийзгээ тоглолт эхлэхийн өмнө өөрөө засч өөрөө бодолт хийдэг байсан. Ер нь бол масын дүрч гэсэн тухайн нийгэмд амьдарч байгаа тухайн жүжигчтэй уусах учраас дүрээ их уралдаг байсан. Хувцсандаа тааруулж их бодолт хийдэг байсан. За энэ миний нэр явж гин. Плетэн дээр энэ их гоё эсөө. За энэ манай бүжгийн багш, драмын театрын найруулагч, хөтөлбөрийн дэглээч. Би ер нь Лев Толстой, Анна Каренина дүрийг эмэгтэй хүнд байх ёстой бүхэл зан чанарыг цугларсан төгс эмэгтэй гэж бодсон. Маш зоригтой, дайчин, шудраг, өөрийн гэсэн үзэл бодлоо хэлдэг. Тухайн нийгэмдээ баймааргүй хөөрхөн бүсгүй байсан. Ер нь масын өгөх, жүжигт өгөх туслах үйлдэл бол гол дүрийг, туслах дүрийг ер нь тэр нийгмийг харуулах ёстой байсан. Бидний тоглолт болохоор өдөөж, хатгаж, жигшиж, зэвүүчж ямар нэгэн юмд хэрэгт оруулж байгааг харуулах яг нөгөө нэг сошиал дээр хэрэгт оруулсан комент шиг нийгмийн өөрөө яг тухайн ямар нэг жирийн нэгэн хүнийг амиа хорлох шалтгаан болгож байгаа. Ер нь энэ жүжигийг мас нь өөрөө дагуулж авч явсан, гол дүрээ өөрсдөө ч гэсэн хөглсөн гэж би ер нь боддог. За энэ миний хамгийн дуртай хэсэг. Бэцгийн үдшилэг Санкт-Петербургт болж байгаа. Манай масын хамгийн характерны хамгийн зөв хэсэг гэж би боддог. Анна Вронский хоёрын өдөөж байгаа хэсэг гэж би дүгнэдэг. Ер нь энэ дүрс гараад ирэхээр л хүмүүс ингээл яг энэ бүжгийн хөдөлгөөнөөс ахуулаад хүмүүст амар хүрч байгаа юм шиг надад төрдөн шүү дээ. Яг ганцхан энэ хэсгийн урд гарахын тулд ямар их бэлтгэл, ямар их хүч хөдөлмөр байгааг хүмүүсээ анзаарч чаддгүй. Их бэлтгэл, их хичээл сургуульд төсвөр төвчээр хэрэгтэй. Театрын зүгээр нэг жүжиг биш. За энэ миний хамгийн дуртай хэсэг. Төгсгөлд нь би осолж байна. Энэ хэсэгч гоё шүү. За манайхан хаалтын тоглолт дээр тайзны ард бие биедээ баяр хүргэж байгаа хэсэг байна. Тоглолтын дараа дуусаад банкеттэй хоорондоо баяр хүргэдэг. Хожмын тавилан гэж байдаг бол намайгаа чи өөрөө олоорой. Харцны чинь өмнө хуучрахгүй тулд хайрт минь би эндээс өөрөө явлаа. За бид хоёрын хувьд ямар ч байсан энэ том уран бүтээлүүд дээр ажиллахад маш их туршлага хуримтлуулсан, маш их зүйлийг сурч мэдсэн, их үр бүтээлтэй жил байлаа сүүлийн нэг жил. Тэгээд дээрэс нь их олон хүмүүстэй нэг хамт олон болж маш том тоогон дотор хамтдаа чанагдаж явхад маш тааламжтай байлаа.
Цаашдаа ч гэсэн өөрсдийнхөө мэргэжлийн дагуу энэхүү бичлэг хий гэсэн бодол байгаа. Хэрвээ та нарт таалагдвал доор лайк, share, subscribe дараарай. Тий. Та бүхний дарсан ганцхан subscribe, ганцхан like бид бүхэнд маш их дэмжлэг болж идэг юм шүү. Тэгээд дараа дараагийнхаа бичлэгээр уулзцаая. Баяр таа.